Сайн байцгаана уу залуусаа, Батнайрамдал байна. Энэхүү сурал подкастер бид Монголын шилдэг залуусын төлөөллийг та бүхэнтэй уулзах болно. Next Gen podcast бидэнтэй хамт байгаарай. Сайн байцгаана уу залуусаа, Next Gen podcast-ийн хамгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаа хамгийн анхны дугаараар хамгийн анхны зочноор оюутлогоо компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Баясаа маань оролцож байна. За сайн уу Даги. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За урилгыг маань хүлээн аван хамгийн анхны зочин болсонд баярлалаа. За би бас энэхүү завшаанд боломж олгосонд маш их баярлалаа. За Баясаа хоёлоо чиний түүхээс эхлэх үү? Одоо манай сонсогчдод мөн үзэгчдэд өөрийнхөө түүхээ ярьж өгч. За би бол одоо Улаанбаатар хотод төрж өссөн. Хар хорон автобусны буудлын байдаг шүү дээ. Одоо тэр бол одоо миний баг насны одоо миний доош гэж хэлж байна. Тийм хар хорон захын хүүхэд. Тийм тэгээд тэнд төрж өсөөд 10 жилийн сургууль 11 дэх сургууль төгссөн. Математикийн үзүүлсэн 11. Тийм физик математикийн 11 дэх сургууль гэдэг баруун дөрөв замд байдаг те. Манай сургуулиас шинэ дайшин баригдсан байсан саяхан. Тэгээд 11 дэх сургуулийг 2004 онд төгсөөд тэгээд тэр жилдээ би Болгар дахь Америкийн сургууль гээд Liberal Arts сургууль байдаг. Тэнд би 4 жил бизнес судлахаар бакалаврын зэрэг хамгаалсан байгаа. Тэр Монголоос одоо шууд 10 жилээ төгсөөл гадагш явсан биз дээ. Тийм яг тэгсэн тийм. Тэр англи хэл амар мундаг байсан байна. Тухайн үед ч одоо тий. Тийм би ер нь л англи хэл айгүй шахуур би даж айгүй сайн сурдаг байсан л та. Тэгээд одоо англи хэл олимпиад энэ төргээл явдаг лээсэн хүүхэд. Тэгээд 10 жилээ төгсөөд тухайн үед ч нөгөө хүмүүс айгүй их сургуульд оржоод нөгөө тухайн Монголын нөгөө 10 жилийн сургалт маань 10 жил лээсэн. Тэгээд нөгөө шууд ингээ гадаад руу явчих гэхээр бас жоохон асуудалтай байдаг гэсэн болохоор хүмүүс их хвчлэн их сургуульд орж нэг жил сурчаад тэгээд нөгөө нэг курс юм уу 2 дугаар курс болж тийм яг зөв тийм чичээд Японы одоо нөгөө засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг ч юм уу тэгж явдаг гэсэн. Би тэгээд яг тухайн үед жоохон цаг алмааргүй санагдаад шууд л гадаад явмаар байсан л та. Тэгээд тэр үед яг боломжтой байсан сургууль нь бол одоо яг миний явсан Болгар дахь Америкийн сургууль. Тэгээд тэр нь одоо шийдвэртэй ч гэсэн би аягүй сэтгэл хангалуун байдаг л та. Тэгээд 2004 онд төгсөж хурж ирээд одоо бусад найзуудаасаа арай төрүүлээд ч юм уу те гадаад ингээ боловсрол эзэмшээд ингээ хүрээд ирэхэд арай илүү одоо манлайлах шатны те. Тийм боломжтой байсан. Надад бол аягүй давуу тал гэж би бодож байсан. Юуны чиглэлээр сурсан? Бизнес удирдлагаар. Тийм. Тэгээ бизнес удирдлага дотроо санхүү нэгтгэл мод бүртгэлээр илүү чиглэл сурсан. Тэгээд 2004 сургуулаа төгсч хурж ирээд Монголд яг заавал их орондоо буцаж очил гэсэн бодолтой сургуулаа төгсөжсэн. Тэгээ 2004 он зуны хамралтыг Америкт ажил хийж өнгөрүүлчихэд би нөгөө нэг ер нь оюутан бахта бүх зуны хамралтаа ер нь Америкт очиж одоо жоохон муухайгаар хэлэх юм бол хараа ажил хийдэг байсан. Тухайн үед болохоор нэг work and travel program гэдэг тийм хөтөлбөр байдаг гэсэн. Ажиллаад амарна гэсэн тийм хөтөлбөр байдаг гэсэн. Тэгээ зуны хамралт болгоно нөгөө одоо сургалтын төлбөрийг олох тий. Тэгэл одоо амьдралын үр дүнмөртгийг олохын тулд зуны хамралтаар дандаа Америкт очиж одоо цагийн ажил гэх юм уу да тий. Тийм гэдэгсэн. Жишээ нь одоо тэгэл одоо рестораны зөөгч, кафений бариста, хувцсны дэлгүүрт одоо худалдагч ч юм уу тий. Аюу олон төрлийн ажил хийжсэн. Тэгээд нэг зундаа дор хаяж нэг 3-4 ажил зэрэг хийдэг байсан. Тэгэл өглөө гараад одоо өглөө эрдтэй өглөөний цайны цагаар онгоохт нь bakery дээр очиж bakery-г онгоолгоол тэг өглөө 6 цагт ч юм уу те. Тэгэл өдрийн хоолны цагаар нэг ресторанд очиж зөөгч хийгээд оройн хоолны цагаар бас нэг ресторанд очиж зөөгч хийдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү тухайн үедээ яг ингээд 100 ингээд Америкт те хар ажил хийхэд хэдэн доллар сайн болдог гэсэн шүү дээ. Тийм, сайн болдог гэсэн. Тэгээд тухайн чинь одоо Болгар дахь манай Америкийн их сургуулийн төлбөр бас нэгч тийм үнэтэй байгаагүй. Айгу боломжтой байсан байхгүй юу? Тэгээд за одоо сайн бодох юм бол жилийн төлбөр нэг $13,000 гэдэг байлоо да. Тэр хавцаа. Тэгээд одоо 104 сар харьцуулах юм бол бас хямдхан байхгүй тий сургалтын чанартай харьцуулахад бол хямдхан тий. Тэгээд яг 104 сар ингээд Америкт үргэлжлүүлээд ажиллахад нэг дор хаяж нэг $15,000 айгүй олчдаг. Тийм 100. Тийм тэгээд яг нөгөө нэг хэрэг сайн ажиллах одоо нөгөө хүний одоо шийдвэр шүү дээ. Хэрэг мөнгө хэрэгтэй те. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад тэгээд тэрнээс тийшээ авдаг. Тэгээд нэг гоё юм нөгөө ингэ 100 ажилч мөнгө олцоод тэгээд дараа нь жилийн 4 сар дахиад нөгөө татврын тайлангаа өгдөг байхгүй нөгөө хүүний татврын тайлангаа чинь хүн болгоо өгдөг шүү дээ Америкт те. Тэгээд тэгэхээр буцаа татврын хүн буцаа олголт авчдаг байхгүй юу. Тэгэхээр тэр нь бас дараа нь ингээд нэг тийм гоё. Америкт нэг гоё юм тэр гэсэн. Орлого тий. Тэр нэг буцаа олголт гэх нэг чек том
Тэгээ мөнгөнд дүү ирээл. Аха тийм. Тэгээ яг тэр дурсамж бол нөгөө янз бүрийн ажил хийж сурах те. Тэгээд янз бүрийн хүмүүстэй харьцаж үзэх. Би тэгээд нөгөө нэг Martha's Vineyard гэдэг ер нь бол жоохон Америкийн нэлийн баян хүмүүсийн очиж 100 амардаг нэг тийм арал ахгүй юу те. Обамагийнхан очиж амардаг, Клинтонгийнхан очиж амардаг, Cape Cod гэдэг тийм. Тэгээд тэнд очиж ажиллаад ингээл янз бүрийн төрөл бүрийн хүмүүстэй харьцаж сурах те. Тэгээд ер нь ажил хийж үзэх, багаараа ажиллах чадвар гэх мэтчлэн нэг тийм айгүй нэг тийм ерөнхий одоо хүн болгоны сурах хэвээр тийм ерөнхий юмнуудыг оюутан багт ингээд зэрэг сурцсан. Тэгээ тэр нь болохоор дараа нь ингээд Монголд хурж ирээд ажилд ороод тэгээ хүмүүстэй харьцах дор гаяж те. Тэгэхэд хүртэл айгүй хэрэг болсон гэж би боллоо шүү дээ. За тэгээд цааш нь өргөлжлүүлээд ярих юм бол би тэгээ 28 онд сургуулаа төгсч хурж ирчээд Монголд уулуурхан компани тухайн үед яг нэг уулуурхан салбарнаар одоо дөнгөж одоо өсөлт эхэлжсэн юм те. Тэгээд одоо нөгөө 28 онд ч нөгөө дэлхийн эдийн засгийн хямрал болсон. Бусад салбарууд маань жоохон хүндрэлтэй. Тэгээд би уг банкны салбарт орж ажилламаар байсан. Гэхдээ тухайн үед банкнууд маань бас үйл ажиллагаанд сайн доктордоош жоохон хэцүү байдлаасан л та. Тэгээд яг боломж олсон дээр ингээд уулуурхан компанид нэгтгэл модгчоор орж исэн. Тооцооны нэгтгэл модгчоор ороод. Чи бас Монголын томоохон уулуурхан компани. Тийм SGS South Gobi Sands гэдэг нүрсний уурхай дөнгөж бас олборлолт нь эхэлсэн. Бас айгүй гоё цаг үеэсэн л та. Хайгуулын компани жаад те. Тэгээд яг олборлолтлуугаа ингээд шилжиж орж исэн. Тэгээд уурхайн яг ингээд үйл ажиллагаа нь эхэлж исэн. Айгүй тийм гоё илж хүчтэй гоё үеэсэн. Тэгээд тэр компанид орж 1 жил ажиллаад байжсэн чинь манай ахлах нөгөө жирэмсэн болоод тэхрэг даахолоод тэгээд би дөнгөж оюутан те гадаад сурчаад хурж ирээд дөнгөж оюутан нэг жилийн ажлын дуршилттай байж байгаа. Тухайн үед одоо хэлний мэдлэг бол одоо олон улсын нэгтгэл мод бүртгэлийн стандартын мэдлэг маань одоо бусад хүмүүстэй харьцуулахад гайгүй юм шиг байна. Тэгээд нэг жил ажиллаад би ахлах нябагаа орлох болоод тэгээд ахлах нэгтгэл модгчоор бас нэг жил хагас хавцаа ажилласан. Тэгээд бежит л яг тухайн үед манай компани одоо гадаад удирдлагаас айгүй гой бодлого явуулсан. Тэр нь болохоор ингээд бид нар дараагийнхын үеийн тэ удирдлага монгол хүмүүс байлгамаар байна. Тийм болохоор ингээд болгосон хүчээ сайн бэлтгийа гэдэг тэ. Тэгээд тухайн үед 2000 шалгаруулад South Gobi Resources гэдэг толгой компаниг тухайд нөгөө Хонконгийн бирж дээр Хонконгд байрлалтай тийм давхар нөгөө хувьцаагаа борлуулад эхэлсэн байсан. Тэгээд тухайд ингээд 2000 шалгаруулад аваад ингээд толгой оффистаа ажиллаулъя те. Шууд ингээд гүйцэтгэх удирдлагын багтаага ингээд шууд харцгаар тэгж ажиллаулъя гэдэг тийм сонгон шалгаруулалт явуулсан. Тэгээд би тэр материалаа өгж тэмцээд 2011 оны 2 сард би Монголоос Хонконг руу явж ирсэн. Тийм тэгээд Хонконгд тэрээс айгүй гоё их юм сурсан, айгүй дурсамжтай. Ер нь бол их дурсгалтай мөчүүд байсан л да. Очоод манай офис ч гадаад очиж. Тийм гадаад очиж ажиллаж байгаа. Яг зөв тийм. Тэгээд хийж байгаа ажил маань ч гэсэн яг нэгтлэн мод бүртгэлж очоод нөгөө бизнес аналист гэдэг тухайн удирдлагад шаардлагатай одоо үнэлгээ одоо санхүүгийн модель бэлтгэх тий. Тэгээд одоо хөрөнгө оруулах шаардлагатай одоо том төслүүдийн талаар нь одоо юу гаргах нь зөвлөмж гаргах ч юм уу те дүгнэлт гаргах ч юм уу тиймэрхүү юм дээр ажилладаг. Тэгээ манай офис болохоор аюу цөөхөн үнэтэй 17 хүнтэй яг зөвхөн нөгөө хамгийн дээд шатны гүйцэтгэх албаны хүмүүс л байдаг. Тэгээ тэр хүмүүс баг бас нэг офистай байдаггүй те ихэнх цагтаа Монгол сонголт гэдэг ч юм уу. Тэгээд нэг тийм айгүй их юм сургасан жилүүд байсан. Яагаад гэвэл нөгөө Монголд ч ингээл зах зээл гэж бид нар дөнгөж одоо зах зээлийн одоо сүлжээ маань дөнгөж одоо нэгдэж байгаа те. Гэтэл Хонконгд очсон чинь стол жинхэнэ хувьцааны зах зээл гэж юу гэдэг, тэгээ зээлийн зах зээл гэж юу гэдэг, ер нь capital markets гэж юу гэдэг талаар айгүй мэдээлэл айгүй богино хугацаанд айгүй сайн мэдлэгтэй болж чадсан л та. Тэгээд тухайн жил ажиллаж байгаа Хонконгд. Тийм Хонконгд уг нь бол 1 жил одоо бизнес аналистаар ажиллаа буцаад Монгол руу буцах ёстой хөтөлбөр байсан л та. Тэгсэн яг одоо аз тарсан гэх юм уу, завшаан тарсан гэх юм уу, яг тухайн үед бас манай Хонконгд офисын маань ахлах нэгтлэн бодгч маань бас нутг руугаа буцуулаад тэгээд орондоо гараад баясаажийн ингээд өмнө нь ахлахны яваагаар ажиллаж байсан. Тэгээд чийлэг тохирох гэдэг чи хэрэг үлдээд энэ ажлыг хийх үү гэдэгт нь би за тгийгээд үлдээд дахиад бас тэнд 1 жил ажилласан л та. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд одоо яг ингээд зах зээл гэж юу гэдгийг те одоо хувьцаа гэж юу гэдгийг зээл гэж юу гэдгийг одоо тэдний хооронд харилцаа нь ямар гэдгийг ер нь компани удирдах шатанд тууз те тууз яаж шийдвэр гаргадгийг гүйцэтгэх удирдлага яаж шийдвэр гаргадгийг гэх мэт тиймэрхүү ингээд одоо ойлголтуудыг аваад эхлэхэд би болохоор би ер нь явж магистр бизнес удирдлагаар магистр дөрөнд сурах хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь яг зах зээлийн одоо банкируудын хийгээд байгаа ажлыг би ер нь хийж үзмээр байна гэсэн нэг тийм юу үүснэлтэй. Нэг тийм сонирхол үүссэн. Чиний ажлаас гарч ирсэн
одоо хүсэл эрмэлзэл эсвэл ерөнхийдөө байдаг. Яг би өөртөө банкер байсан болохоор. Тийм. Би яг нөгөө хизээ нэгэн загт те Америкт ч би магистр сурна гэж би боддог байсан. Тэгээ би ч нөгөө Монголд байхдаа бүр нөгөө Хонконг явахаасаа өмнө би ер нь бол жимата өгсөн байсан байхгүй юу. Тэгээд жимата өгсөн. Тийм шалгалтаа өгөхөстэй шалгалтаа өгсөн. Тэгээ жимата ч нэг 5 жилийн жил өгчөнтэй байдаг шүү дээ. Тэгээ юу ч гэсэн өгөөд үзчихээгээд нэг удаа өгсөн. Тэгээд оноо маань ч бас гайгүй хангалттай байсан болохоор тэгээд одоо цааш нийцэг гэх юм уу да тийм хураацаа. Тэгэж байж агаад Хонконгт ажиллаж байгаа хугацаанд болохоор ингээ янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг ингээд одоо дүгнээд те энд одоо хөрөнгө оруулах уу яах уу цааш нь явуулах уу гэх мэтчлэн тийм шийдвэрүүдийг бас одоо компани гүйцэтгэх хөтөлбөрүүд маань өөрсдөө бас яг бие гаргадаггүй. Ер нь хөндлөнгийн санхүүгийн шинжээчдийг айгүйх оруулж ажилуулдаг. Нэг бас одоо хөрөнгө оруулалтын банкирд те хуржил зөвлөгөө өгдөг. Тэгээд одоо зах зээлийн одоо болж байгаа өрнөж байгаа асуудлууд дээр айгүй их одоо нэмэлт мэдээлэл өгдөг тий. Одоо жишээлбэл нүүрсний үн цаашдаа хэд болохын одоо долларын ханш цаашдаа хэд болохын гэх мэтчлээ одоо тий. Айгүй өргөн цар хүрээтэй тийм зөвлөгөө өгдөг байсан л та. Тэгээ бид нар хүмүүсийн хийж байгаа ажлыг надад айгүй таалагдсан байхгүй юу. Ер нь айгүй ерөнхий тийм яг зөв. Тэгэл Америк руу сургуульд сурыг гэж одоо материалаа бүрдүүлээд тэгээд гурван сургууль материалаа явуулаад би яг нөгөө тухайн үед банкирын ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байсан болохоор нэг санхүүгийн чиглэлээр айгүй сайн хүмүүсийг бэлтгэдэг гэж одоо өөрийнхөө судалгаан дээр үндэслэж те гурван сургуулийг сонгож материалаа явуулж исэн. Тэр нь болохоор Шикагогийн их сургууль, Колумбийн их сургууль, тэгээ Wharton гэдэг Пенсильвани сургууль. Тэр гуравлаа санхүүгийн чиглэлээр бараг 1 2 3 л. Тийм яг зөв тийм. Би тэгээ миний яг стратеги юу байсан л та. Би ер нь бол ингээд нэгэн л зорилго тавьж байгаа. Би ингээд дэлхийн хамгийн одоо дээд одоо чагсаалтаар хамгийн дээр ордог эхлээд би уран сургуулиуд би материалаа явуулаад үзнэ. Яг чадахгүй ч магадгүй тийм. Чадахгүй л би одоо өөрөө босгоёгаар багасгаад ч гэх юм уу тийм. Багагийн одоо шатын өөрийн гурван сургуульд би материалаа явуулна гэж би бодож хамгийн анх тэр гурван сургуулиудаа явуулж ирсэн. Тэгээд тухайн үед болохоор хоёр сургуультаа ярилцлага хийж тэнцээд тэгээд бас нөгөө нэг тодорхой хэмжээний тэтгэлэг энэ төр авсан л та тий. Тэгээд тэр шийдвэрүүд дээр одоо тэр боломжууд дээр үндэслээд шийдвэр гаргаад тэгээд юу Шикагогийн их сургуулиудаа магистр хамгаалахаар 2013 онд явжсэн. 13 тий. Тэр 2013 онд тэр хоёул чи болохоор Хонконгт байж байхдаа материалаа бүрдүүлээд хийдсэн байна шүү дээ тий. Яг тэр үед би бас яг Улаанбаатарт ажиллаж байхдаа бас яг MBA-д тий одоо бизнес удирдлагын магистрт бас Америкийн болон дэлхийн тэр топ сургуулиуд руу аппликейшн явуулж ирсэн. Тэгэхээр хоёулаа яг зэрэг явуулж ирсэн байна. Би бас Шикагогийн сургуулийг явуулж ирсэн. Бас одоо яг түрүүн чинь өргөдлөө гэсэн Wharton руу бас явуулж ирсэн. Тэгэл хоёулаа зарим сургуулиуд одоо тэр материал айгүй баг хацуулаад үзсэн баг тэр сургуулиуд. Тийм тэр яг зэрэг MBA хийчихсэн шүү дээ. Тийм тэгжсэн. Тэгээд тухайн үед мэдээгүй хоёулаа чинь зуны хамралтаар танилцчихсан тийм. Зуны хамралтаар. Уг нь тухайн үед мэдчихсэн бол айгүй хэрэг болох гэсэн байхгүй юу? Би яагаад гэвэл би MBA-д материалаа явуулах гэж байгүй олон ингээд Монголоос тийм MBA суралцсан хүмүүс байдгүй юу одоо ер нь яаж өөрийгөө сайн бэлтгэх ёстой болоо гэдэг дээр айгүй судалгаа хийгээд нэг хүн олоог байхгүй юу? Харин тийм би ч гэсэн судалгаа хийгээд олоогүй. Тэгээд жоохон тэгэхээр энэ дээр бас би зүгээр ингээд товчхон асуучих. Одоо магадгүй ингээд Америкт ч юм уу те дэлхийн топ сургуулиудад өргөдлөө өгөхөөр бэлдэж байгаа эсвэл өгөх тийм хүсэл эрмэлзэлтэй мөрөөдөлтэй хүүхдүүдэд хандаж за нэг хоёлаа нэг 3 ингээд маш товчхон тийм зөвлөгөө л та те. Тэгэхээр чиний топ 3 зөвлөгөө юу байх вэ? Миний топ хамгийн анхны зөвлөгөө бол би одоо нэрийг нь бас сайн санахгүй байна. Тэр нэлийн зузаан нэг ном байт юм а. How to apply for MBA жилүү нэг тийм ном байт. Би тэр номыг юуны Хонконгийн нөгөө нэг одоо нийтийн номын сан гэж байдаг шүү дээ. Нийтийн номын сангаас би тэндээс авч уншдаг байсан аахгүй юу. Би тэр номыг бараг 10 мөрөг уншсан. Тэрэн дээр болохоор чи яагаад MBA apply хийх ёстой юм те? Чи юу MBA явж яах гэдэг те? Тэр талаар тэгээд өөрийгөө яаж бэлтгэх вэ? Бүр хэдэн жилийн өмнөөс те чи ямар одоо чиглэлээр одоо ажлын дадлага те тэр бүх юм яадаг. Тэгээд GMAT-тай яаж бэлтгэх талаар нь, тэгээд материалаа яаж бүрдүүлэх талаар нь, ярилцлага яаж хийх талаар нь айгүй юм цогц мэдээлэл өгсөн тийм нэлийн зузаан ном л доо тийм. Би тэгэл тэрийг юу Хонконгийн нийтийн номын сангаас баг нэлийн олон сар нөгөө нэг номын сангаас чинь ном авчаад тэрийг сунгаад иж болдог штэ. Тэгэл би баг тэр номыг ингээл баг орондоо хамт унтаал нэлийн санаасан. Тэр ном бол айгүй хэрэгтэй. Ялангуяа яг MBA-д явах гэж байгаа хүмүүст.
Тэгээд хоёр дахь зөвлөгөө гэвэл GMAT-таа сайн бэлтгэх хэрэгтэй. Би GMAT-д бэлтгэхдээ би нөгөө Монголд байхдаа өгсөн гэж байсан шүү дээ. гэж яг юу вэ тэр? GMAT гэж MBA-д явах гэж байгаа хүмүүсийн өгөх ёстой одоо тийм шалгалт. Юуны товчлолээ? General стандартчлсан шалгалт. Стандартчлсан. Тэгэхээр энэ дээр математик, англи хэл, тэгээд логик гэсэн ерөнхийдөө 3 хэсгээс бүрддэг. Тэр нөгөө хамгийн гол нь тэр шалгалтууд чинь бас яг Америк хүүхдүүдэд их хэлээрээ өгч байгаа хүүхдүүдэд яг адилхан шалгалт өгөөд тэднэрээсээ илүү оноо авчиж бас тэнцдэг болохоор ялангуяа одоо бид нар шиг одоо англи хэл 2 дахь хэл юм уу 3 дахь хэл хүүхдүүд илүү сайн бэлтгэх хэрэгтэй. Илүү сайн бэлтгэх хэрэгтэй тий. Тэгээд намайг одоо тухайн үед GMAT өгж байхад одоо арай өөр хэлсэн гэж магадгүй. Намайг өгж байхад чинь GMAT-ийн сургалт гэж Монгол бидэггүй байлаа штэ. Тийм. Тэгэл өөр онлайнаар энэ материал энэ олж аваад тэгэл бэлтжижсэн. Тэгээд яг нөгөө хэрвээ л үнэхээр л одоо MBA-д явах хүсэлтэй байгаа бол GMAT өгч нь мэдээж тэрний айгүй одоо хийх ёстой нэг шатн тий. Тийм болохоор би бол яг үнэндээ нэг 2-7 хоног ч ажилласаа бүр амрал авч иж бэлтжижсэн. Яг нэлээд олон сар бэлтсэн л тий. Тийм нэлээд ач холбогдол өгсөн. Нэлээд олон сар бэлтжээд яг шалгалтаа өгөхөхийн өмнөх 7 хоног ч 2-7 хоног ч яг амралтаа аваад бүр нэлээд нухчиж тий. Тэгээ би бас нэг найзтайгаа бэлтсэн. Би бидэнд шаардлага тавиа тий. Ажлаа дараад өнөөдөр хоёлаа манад чи маргааш танад очиж ч юм уу тий. Тэгээ би бидэнд шаардлага тавиад тэгээ бэлтгэд айгүй хэрэгтэй. 3 дахь нь болохоор яг яагаад MBA-д явах гэдэг байгаа бас хүн айгуу сайн ойлгох хэрэгтэй мэлээ. Яг л MBA-д явах чинь нэгт айгуу том санхүүгийн одоо хөрөнгө оруулалт ахгүй тий. MBA чинь одоо жилийн төлбөр нь л одоо $100,000, 2 жил сурлаа гэхэд $200,000. Тэгээд дээрээс нь орлогогүй болчин тий. Хэрэг full time-аар явах юм бол тий. Орлогогүй болчих учраас тухайн үед одоо хэрэглэх хөрөнгө хандралын өртөг мөртөг тий. Бүх юм яах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь ажил хийхгүй 2 жил хоцорчно гэдэг чинь хүн чинь ер нь л одоо өөрийнхөө өмнө нь ингээд байгуулсан карьерээс ингээд жоохон тэрийг жоохон зогсоох гэдэг байхгүй тий. Ер нь тийм. Тэгээд ер нь л opportunity cost гэдэг утгаараас айгу нэлийн ер нь том хэмжээний хөрөнгө оруулалт та тий. Тийм болохоор ер нь яг яагаад явах гэдэг MBA-д явснаар яг одоо тэр сургуулиас тий юу одоо өөртөө шингээх гэдэг байгаа. Тэр тэдний айгу сайн ойлгочоод орохгүй л яагаад гэвэл MBA-д орохоор яадаг вэ гэхээр шууд ингээд ороод хичээл эхлэнгүүт шууд нөгөө нэг ажил хайх процесс нь шууд эхэлчихдэг байхгүй юу тий. Тэгээд нагийн усын талаар аяга сайн мэдж байгаа тий. Тэгэл ороод баг анхныхын хичээл суугаагүй байхад компаниуд хурж ирээд манад орооч гэд ингээд тийм процесс нь эхэлчихдэг. Тэгээд тэрэнд орж төрөгдөхгүй тулд эхлээд тий би одоо MBA төгснөхийн дараа ийм л ажил хиймээр юм ч юм уу тий. Ийм л карьерээр явмаар юм гэдгээ сайн өөрөө сайн ойлгох хэрэгтэй юм байлаа. Тэгэхгүй л аягүй их цаг алддаг. Тэгээд төрөг чиний яг 3 зөвлөмжөндөө бас санал нэг байна. За тэгээд дөрөв дээр нь би бас нэг нэмчихье. Ойлол MBA хийсэн юм чинь. Тэгэхээр дөрөв дээр нь одоо яг топ сургууль руу орж гэдэг юм. Энэ чинь бас айгүй их нүр хөдөлмөр байдаг те. Тэгэхээр яг энийг зорилго болгож тодорхойлоод тэгээд тэрүүндээ тууштай яг ингээд бэлтгэх хэвээр. Тэгээ нэлээд одоо бас удаан бэлтжиж шалгалтаа өгчиж явдаг учраас ингээд тууштай яваараа. Тэгээ хамгийн гол нь энэ дээр бас ингэж боддог байхгүй нөгөө үр дүн нь те яг тухайн сургуультай хүрээгүй гэж болно те. Гэхдээ тэр явж байгаа процесс маань чамайг магадгүй тэр процессор яваагүй байснаас те одоо шал өөр хүн дараагийн түвшинд тэг гаргадаг учраас энэ процесс маань энэ аялал маань өөрөө тэг маш өгөөжтэй байдаг гэж. Тэг тэрийг нас онцгойлох хэрэгтэй болоо гэж байна. Би ер нь бол нөгөө MBA-д материал явуулах жахтаа нөгөө айгүй бол эсийн дээр бичдэг штэ. Тухайн үед ер нь ингээд нэг өөрийгөө ингэж толдох те би ер нь яг амьдралаас юу хүсэж байгаа юм ч юм уу те би одоо яг карьер ямар явах юм ч юм уу те. Тэр талаар айгүй угаасаа тийм асуултанд хариулах шаардлагатай болохоор угаасаа тэр талаар бодхоос өөр аргагүй болдог. Тэгээд нэг л бодож байгаа юм чинь хуцтай одоо штэ. Тэгээд тэндээс ер нь бол тэр процесс надад айгүй таалагдсан. Би тэрнээс айгүй юм бас өөр томааж авсан гэж би боддیں۔ Надад ч бас хэлсэн. Бараг тэр одоо өргөдлөө бэлдэж байгаа процесс маань яг намайг MBA-д хийхэд ингээд бэлдэж байгаа. Тэгээ бэлтгэл юм шиг айгу санагдчихсэн тий. За ингээ 2013 он тий одоо намар ингээд Шикагогийн сургуулийн кампус дээр баясаа очлоо. За тэгээд тэр 2 жил Шикагогийн сургуульд өнгөрсөн 2 жил бас яг ямар хөө. За одоо дэлхийн шилдэг сургуульд тий очиж зүвтмээр байсан уу гэлээ да. Тийм Шикагогийн сургуульд хамгийн анх очичоод би нөгөө юу гэж бодож ирсэн юм аа. Одоо ингээд бас яг сайн судлаагүй л байсан юм шиг аа. Тэг очоод одоо айгүй сайн сургалттай нөгөө ер нь Шикагогийн сургууль чинь сургалтын хувьд айгүй тийм юутай л та одоо алдартай айгүй хачаалттай сургуультай тий.
их сургуулийн хувьд айгүй хачаалтай хүүхдүүд нь ингээл баг ядаргаанд орцсон байдаг тий. Тэгэл ерөөсөө ямар ч хөгжилтөө байдгүй ингээл хүүхдүүд нь хичээлээ гээл тэгэл явж идэг. Тим сургууль гэдгээр алдартай. Тэгээд би тим сургуульд орсон гэдгээр жоохон яажсан аахгүй юу. Тэгсэндээ жоохон баярлж байсан аахгүй юу. Тэгэл би очиад айгүй сайн хичээлээ хийн тий. Стандартал айгүй академик байна тий. Тэгж бодоод очсон чи яг үнэндээ тэр нь болохоор зөвхөн нөгөө их сургуулийн хүүхдүүдэд хамааралтай байлаа. Бизнесийн удирдлагын магистр хамгаалж байгаа хүмүүст болохоор хичээлээс илүү юу чухал байдаг вэ гэхээр одоо хүмүүстэй танилцах. Өөрийн гэсэн network үүсгэх. Тэр айгүй чухал юм байлаа. Тэгээ тэрэнд айгүй хурдан суралцах шаардлагатай болсон л доо. Яг үнэндээ бид нар ч Монголд ингээл нэг network үүсгэн те хүмүүстэй танилцсан. Одоо энэ хүн дараа нь ирээдүйд надад хэрэг болох учраас би юмтай өнөөдөр юм ярих хэрэгтэй гэж ерөөсө боддгоо шүү дээ. Тэгээ би тэр соёлд айгүй хурдан суралцах шаардлагатай болсон. Тэгээд тэр бол тэгээд одоо зөвхөн ангих хүүхдүүдтэй биш те. Одоо компаниудаас ирж одоо ажлын байр танилцуулж байгаа хүмүүстэй, профессорудтайгаа тэгээд өөр нэг сургууль дээр хүмүүс янз бүрийн хүмүүс ирж бэлтгэл тавьдаг штэ. Тэр хүмүүстэй ингэж танилцаж өөрийн гэсэн хүрээлэл үүсгэх тэрэнд айгуу сайн суралцсан л та. Тэгээд ер нь л 2 жилийн хугацаанд баг түлхүү тиймэрхүү юм хийгээл ер нь бизнес удирдлагаар магистр сурж байгаа хүмүүсийн хийх ёстой юм тэр л юм байлаа л та. За тэгээд яг 2 жилийн хугацаанд бол олон юм хийсэн л та. Манай сургууль чинь тэгээд ер нь бол бид түрүү хэлсэнтэй сургалтаараа айгуу сайн. Тэгээд нэлийн нэрнэттэй одоо Обама манай сургуулийн хуулийн сургуульд багшилдаг байсан. Ерөнхийлөгчөөсөн Обама тийм. Тийм, Обамагийн ихтер бас ажилладаг байсан. Тийм. Тэгээд ер нь бол айгуу алдартай сургууль. Тийм болохоор одоо тэр надад олдж байгаа айгуу гой боломж гэж бодоод би бас нэлийн жоохон өөрийгөө дайчилсан л та. Одоо жишээл бизнес удирдлагаар сурж иж би хуулийн сургууль дээр очиж хичээл авч байсан. Тэгээд Обама багшилж байсан юм шиг Обама данж байгаагүй. Гэтэ манай сургуульд нэг bankruptcy, restructuring гэдэг одоо дампуурлах хэрэг жоохон муухай сонсогдоод байгаа юм. Одоо ямар нэгэн асуудалд орсон компаниуд тэд одоо хуулийн хүрээнд яаж зохицуулт өгдөг вэ гэдэг талаар айгуу тийм алдартай профессор бас хичээл гардаг байсан л та тийм. Би тэгээд тэр хичээлийг очиж үзчихсэн. Тэгээд хуулийн сургууль дээр. Тийм хуулийн сургууль дээр. Тийм тэгээд өөр нь бас олцсон нэг завшаан гэвэл нөгөө Чикагогийн өвөл айгуу хүүтэй. Би эхнийхээ өвөл айгуу даарсан байхгүй юу. Тэгээд эхнийхээ өвөл дээр нугасаа яг Монгол тийм. Тийм Монголд өстой тэр тэгээд ч нэг тийм. Тийм. Тэр тэгээд нэг тийм сонин өвөл болсон юм а. Бүр айгуу хүүтэн тийм. Тэгээд сургууль хаагдчих магдаад тэгээд би дахиж тийм тэр даяараа нэгсэн амар сонир маш их засаар одоо бүх юм хаагдаад тийм тэгсэн. Тэгээ Монгол хүн байж одоо ичмэр ингэмэр дээ. Гэтэ би нөгөө Хонконгоос очсон байсан болохоор жоохон хүүтэнд тасгал байсан л та. хэдэн жилийн өвлгөө өнгөрчихсөн. Тийм. Тэгээд би дахиад нэг өвөл баймаргүй санагдаад би 2 дугаар курсынхаа өвлөлийн удирдалт би Милан дахь Боконогийн их сургуульд бас би exchange-ээр явжсэн. Бас тэмдгийн бизнес удирдлагын сургууль. Тэгээд тэнд одоо Америкийн боловсролын систем, Европын боловсролын систем бас ямар ялгаатай байдгийг мэдчихлээ. Тиймэрхүү юм утсан айгуу гоё боломж байсан. За нууц иш бол тэр их төлбөрийг яаж төлсөн бэ? 2 жилийн чи одоо нийт хэд 200 орчимд бол. Тийм. Манай сургуулийн төлбөр нэг 100 мянга байсан л гэж бодчих тий. Би тэгээд нэг 50-аас 60% хооронд тийм 1 жилийн 100 мянга 2 жилийн 200 мянга тий. Би тэгээд нэг 50-аас нэг 60% хооронд би яг тоогийн сайн санахгүй 50% лээсэн баг одоо санахад тэтгэлэг авч ирсэн. Манай сургуулиас надад 100 мянга долларын танаас сургуулиас хүчлээ. Үлдсэн 100 мянга. Тэгээд үлдсэн 100 мянга нь болохоор би яг ингээд айгүй нэттэй сургуулийн яваасаа өмнө ингээд тодорхой хэмжээний бас мөнгө хөрөнгөлүүлсэн байсан. 5 жил ажилласан байсан юм чинь тий. Тэгээд би өмнө нь сургуульд явахаас өмнө би төсөв гаргаж ирсэн. Тэгээд төсөв гаргаад би ингээд айгүй минималны хэмжээний зээл аваад ингээд ер нь бол байгаа мөнгөө ашиглаад болчих юм байна гэсэн нэг тийм төсөв гаргаад явж ирсэн чинь яг үнэндээ очиод зардал үнэхээр өндөр үт юм байлаа. Тэгэл очиод нөгөө нэг янз бүрийн хүмүүстэй танилцаа лийш дэшээ хамт аялна тий хамт хоолнд орно гэх мэт айгүй ер нь л зардал гаргадаг юм байлаа. Би тэгээд зээл авчихсан. Тэгээд гадаадын сурагчид чинь бас нөгөө яг юуны Америкийн засгийн газрын зээл бас олгодоггүй юм байлаа л дээ. Тийм болохоор нөгөө хувийн одоо зээл олгодог байгууллагуудаас Америк зээл авсан. Тийм, Америк зээл аваад нэлээд өндөр хүнтэй зээлсэн юм аа. Тэгээд яг тухайн үедээ тэгэл зээл авчлаа гэж бас санаа зовоол тий. Тэгжсэн. Тэгээд яг л адилхан юм байна ойлоо. Би бас нэг 40 орчим хөв баха. Яг Харвардаас бас тэтгэлэг болгож аваад эцнийг нь болохоор Монголоос авсан чинь тэнцээгүй. Тэгээд Америкээс очиж бас зээл авчихсан тий. Тийм, би бас нөгөө Монголын нөгөө шилдэг их сургуульд тий тэнцээ хөлтөд тэтгэлэг өгнө гэсэн тэр хөтөлбөр бас орох гэж чадаагүй. Тэгээд очиод амжаагүй хүмүүс
Тийм энэ амжаагүй л бах. Би нэг Хонконгд байсан болохоор заавал Монголд байгаа хүмүүс материалаа заавал биеэр очих хэрэгтэй гэдэг. Тэгээд амжаагүй ш. Тэгээд Монголд эрдсэн үедээ очиод уулзах гэсэн чинь хүмүүс наадам болоод амралтаа аваад явцсан байсан. Тэгээд за бүтэхгүй юм байна гэдэг. Тэгээд шантраал хийсэн л та. Тэгээд зээл авсан. Тэгээд яг ихэндээ жаа минимал нэтэ бага хэмжээний зээл авсан байж байгаад зээл чинь нөгөө тухайн үед айгуу гоё үнгүй мөнгө шиг санагдаад тий. Тэгээд бас аялж маялаад нэлээд хэмжээний зээл хоримтлуулсан байсан. Тэгээд яг тэрийг өөртөө яаж одоо зөвтгсөн бэ гэхээр би одоо сургуулаа төгсөөд өндөр цалинтай ажилд орно тий. Тэгээд энэ зээлийг би нэг 20-3 жилийн дотор буцаад 100% төлчих чадна гэсэн тийм бодолтой байсан болохоор тэгээд зээл аваад сурсан л та. Тэгээд нөгөө 2 жилийн хугацаанд юу хийсэн гэдэг түрүү асуусан шүү дээ. Тухайн хугацаанд миний одоо хийсэн хамгийн чухал юм гэвэл одоо ажилд орсон тий. Угаасаа нөгөө MBA Америкт ажилд орсон тий. MBA сурж байгаа хүмүүсийн угаасаа хамгийн номер 1 шалтгаан бол угаасаа л ер нь бол өөрийн хүссэн ажилд орох юм хэлээ л дээ. Карьерээ нэг бол үржлэх, нэг бол сайжруулах, тушаал дэвших гэх мэтчлэн тий. Тэгээд түрүүн хэлсэнчлэн ингээд сургуультай очингууд одоо тэр recruiting ажил хаах процесс нь шууд эхэлсэн. Би тэгээд нөгөө түрүүн хэлсэн банкирын ажиллах сургуультай байсан болохоор тэгээд бас яг банкирантайгаа уулзаал тэгээд networking хийгээл тэгэж эхнийхэн одоо хамгийн ихний удирдлыг гэх юм уу те 3 цагийн хугацаанд айгүй их network event-д явж өнгөрөөсөн л тоо. Тэгээд эхнийхэн жилийн одоо 1-р сард одоо очиод дөнгөж 3-4 сар болсон байгаа байхгүй тий зургуул дараад 1-р сард ярилцлага болдог. Тэгээд тэр нь болохоор дадлага хийх ярилцлага. Зуны хамралтаар дадлага хийх тий. Тэгээд нагийн төргийг адилхан юугаар явсан тий процессор. Тэгээд 1 сард ярилцлага хийгээд тэгээд одоо Америкт байдаг бүх банкудад ярилцлага хийгээ. Би бас тухайн үед Лондонд очиж ажилламаар санагдаад. Би нөгөө Болгард сургасан болохоор манай нөгөө оюутны найзууд маань бүгд Европт байсан байхгүй юу. Тэгээд жоохон тийшээ бас татагдаад тэгээд Лондонд бас банкир хийж үзтiin юм уу гэд Лондон, Нью-Йорк хоёрын банкудтай зэрэг ярилцлага хийгээд тэгээд бас тэгээд нөгөө юунууд ажлын саналууд аваад те дадлага ажлын саналууд аваад тэгээд тухайн үедээ бас нэг хэд хэдэн санал авсан байж байгаа дундаас нь JP Morgan гэдэг компанийг сонгоод тэгээд 100 дадлага хийгээд тэгээд 100 дадлага хийгээд хэрэг амжилттай байвал буцаад одоо бүтэн цагаар ажиллаа сургуулаа төгсөж заавал төгсөх хэрэгтэй тийм төгсөн гэсэн шаардлага тавьдаг төгснөхийн дараа хурж ирээд жинхлээд ажилд орох тийм орлого аваад тэгэхээр JP Morgan бол яалтчгүй одоо Америк гэлтгүүдэд дэлхийн одоо хамгийн том одоо хамгийн одоо хүчтэй банкуудын нэг бол яалтчгүй мөн тий. Тэгэхээр яг JP Morgan банкны яг хөрөнгө оруулалтын банкны салбартай. Тийм яг зөв. Би тэгээд нөгөө одоо яг төв штаб дээр. Тийм одоо JP Morgan бол одоо тийм Америкийн уг нь хамгийн том банк гэж явдаг. Яг нөгөө активаар бол тэгээд манайхыг танаад аруулдаг. Тийм байна тийм. Тэгээд хамгийн том банк тэгээд дээрээс нь доторх одоо хөрөнгө оруулалтын банк нас нэлийн нэрнэдтэй л дээ. Янз бүрийн жагсаалтанд Goldman Sachs-тай шууд өрсөлддөг. Goldman Sachs, JP Morgan 2-1-2 гэдэг ямар салбараас шалтгаална те. Тэгээд би болохоор яг хуу Америкт банкираар ажиллаж үзмээр байсан. Гэтэ ер нь бол миний одоо холын зорилго байна болохоор одоо Америкт ажиллаад туршлага хуримтлуулад мэдлэгээ сайжруулад тэгээд одоо хөрөнгөний зах зээл гэдэг юм айгуу сайн сураад одоо тэр хөрөнгөний зах зээл дээр ер нь бол компаниуд яаж хөрөнгө босгодیں хөрөнгө оруулагчид маань бас яаж одоо хөрөнгө оруулалт хийдیں те тэр процессыг айгуу сайн сурчаад ер нь л тэгээд явандаа их орондоо буцаж ирнэ л гэсэн тийм зорилготой байсан л та. Тэгээд яг тэрнтэйгээ уяад би бас нэг ажил хайх процессто зүгээр нэг хөрөнгө оруулалтын банкир биш би зөвхөн уулуурхайн салбараар л ер нь цаашдаа ажилламаар байна гэд зөвхөн би уулуурхайн салбар хариуцсан. Гэтэ уулуурхаандаа бас нөгөө юу н Америк талаар металлургийн хамт яваад орчдөг. Тэгээ уулуурхайн металлургийн салбарын хөрөнгө оруулалтын банкираар JP Morgan-д би 3 жил ажилласан. Associate-аар ороод. Тэгээд тухайн хугацаанд болохоор хойд Америкийн ялангуяа Америкийн нэгдсэн улсын те гангийн үйлдвэрүүд дээр аягүй их ажилласан. US Steel, Nucor гэдэг л те. Тэгээд дээрээс нь одоо Канадын аягүй хуулгын компаниуд байдаг. Одоо тэдний хоорондын компаниуд бие бинийгээ худалдаж авах, зарах ч юм уу те. Тим хэлцээрүүд дээр бас ажилласан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банкирын хувьд одоо манай үзэгчдэд энгийнээр тайлбарлах юм бол одоо томоохон те одоо тэр гангийн үйлдвэрүүдийн одоо төлөөлөн удирдах зөвлөлт буюу яг томоохон шийдвэр гаргачдад стратегийн санхүүгийн одоо зөвлөгөө өгдөг тийм. Нэг жишээ татаач. Нэг жишээ. За юу яг бидний ажиллаад ингээд одоо нөгөө бид нар айгүй их олон зөвлөгөө өгөөд тэр болгоно бас яг хилцээр нэцлэгддэг л те. Яг бидний ажиллаад одоо хилцээр ингээд дууссан нэг процесс болохоор юу Канадын Hecla Mining гэдэг юуны компани
мөнгөний компани одоо мөнгө металл тийм уурхай ажилладаг компани маань Klondex Mining гэдэг өөр нэг алтны илүү алтаар түлхүү олборлолт явуулдаг тийм уурхайг худалдаж авсан. Klondex Mines гэдэг хэрэг хэмжээний одоо мөнгө хэрэгдэж байна. Яа одоо нэг хэдэн 100 сая долларын хэлцээрсэн л та тийм. Тэгээд тухайн үед болохоор Hecla Mining компани маань одоо мөнгө үйлдвэрлэдэг байж байгаад стратеги жоохон өөрчлөөд алтруулсан. Тийм алт руу орж одоо өөрсдөө бизнесийн стратегийг жоохон өөрчилсөн гэсэн үг байхгүй юу. Тэгээд тухайн үед Klondex Mines Hecla болохоор хоёулаа хувьцаат компаниуд одоо нөгөө бирж дээр хувьцаанд борлогддог. Тэгээд тэр утгаараа бүр илүү sensitive илүү одоо имзэгтэй одоо юу хувьцаанд борлогддог компанийг шууд ингэж очиод бас авчиж болохгүй. Яагаад гэвэл тэр хувьцааг эзэмшиж байгаа хувь хүмүүст тэр гүйлгээг заавал одоо тайлбарлаж зөвтгөх хэрэгтэй тийм. Өөрсд нь ашигтай гэж одоо тайлбарлах хэрэгтэй. Тийм яг зөв. Тэгээд тэгэхээр нөгөө тухайн компани тууз дээр илүү их одоо дарамт илүү их юу ирдэгтэй тийм. Одоо цаашдаа ингээд жижиг хувьцаа эзэмшигчд нь одоо шүүхтгүүл яах вэ гэх юм уу тийм. Тэгээд тэрнтэй холбоотой хөрөнгө оруулалтын банкрууд маань бас нөгөө юу гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Үнэлгээ гаргаж өгөх хэрэгтэй тий. Одоо энэ гүйлгээ нь жижиг хувьцаа эзэмшигчид ашигтай юу ашиггүй юу тий. Одоо яг бодит үнцнээр нь гүйлгээ хийх гээд байна уу үгүй юу гэх мэтчлэн тийм зөвлөгөөнүүд гаргаж өгдөг. Тэгээд ер нь бол тэр л зөвхөн нэг л хэсэг нь л тий. Одоо тухайн хилцээр явагдаж ах үед одоо та нар энэ компаниг одоо хувьцаа нь $10 зарагддаг би гэж одоо тий бирж дээр энэ компаниг $10 одоо зарагдаж ахт маргааш та нар энэ компаниг тэр жигт нь $15-оор авахч гэх юм уу тий. Тиймэрхүү зөвлөгөө өгöd явдаг. Одоо тэр $15 15 байх юм уу 14 байх юм уу 13 хагас байх юм уу тий. Гэх мэтчлээ одоо үнэлгээг хийн. Тэгээд тухайн процесс явагдаж хахад нэг компани нөгөө компаниг нэгэн авч байгаа тохиолдолд цаашдаа эргэцэн хувьд одоо тэр компани одоо газар тус хасгаад тий байгууллагчны нөхөн сэргийгдэхгүй тийм юм хийцэн байвал тухайн авж байгаа компани маань цаашдаа хариуцлагуулах хэрэгтэй байдаг. Тийм болохоор айгүй их тийм шалгалт процесс явагддаг байхгүй тий. Энэ компаниг авлаа гэд манай компани дээр ямар эрсдэл үүсэж чинь тэр эрсдлийг яаж багасгах вэ гэсэн одоо харж тий анализ хийж за тэгээд худалдан авагч нөгөө талаасаа зарж байгаа хоёр талд нь хоёуланд нь ихтгэлцэл ингэж үүсгэх тийм үү. Яг тэр үүрэг ролыг одоо банкир хүн гэдэг. За тэгэхээр энэ банкир рол чи одоо би дараа нь асуух болоо л да. Одоо яг хийж байгаа ажил дээр чинь яг ямар ач холбогдолтой ч юм уу те яг ямар тус болж байгаа гэдэг. Тий одоо яг нөгөө оюут толгой компани туузын гишүүн гэдээ явж байгаа те би. За зөв хоёлоо гişүүн байна. Харин тий. За яг ярьж идэх. За тэгээ оюут толгой компани туузын гишүүн гэдэг хүн маань одоо юу хийдэг вэ гэхээр тухайн компани менежментэд одоо удирдлага чиглэл өгөх хэрэгтэй. Тийм л ажил хийдэг. Яг оюут толгой компани өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод явж болдоггүй. Гэхдээ менежментийн удирдлагын багт одоо зөвлөгөө өгж одоо удирдамж өгнө те. Тэгээд дээрэс нь хяналт гэсэн аягүй том ажил байгаа. Тэр болгоныг хийж яадаг. Тэгээд яг өмнө нь ажиллаж байсан ажил одоо хийж байгаа ажилтайгаа ингээд холбоод ярих юм бол одоо миний зүгээс айгүйх одоо оруулж байгаа нэмэрж гэх юм уу те. Одоо Монголын засгийн газрыг төлөөлж байгаа гэсэн утгаараа одоо хяналт дээр айгүйх ажил хийдчихлээ л да. Ер нь бол одоо манайх дээр хөндлөнгийн шинжээч ирээд одоо тухайн төсөл маань зарлал нэгтрэгдсэн хугацаанд хойшлцсан тий. Тэр нь одоо яг юунаас болчихв? Үнэхээр нь одоо газрын нөгөө нэг хатуулгын байдлаас болчихвоо ч юм уу тий. Тэрнээ шинжилгээж байгаа. Яг миний оруулж байгаа хувь нэмэр гэх юм бол одоо санхүүгийн модель байна тий. Санхүүгийн модель Red-ын-тоос манай төгсөн санхүүгийн моделийг шалгаж ойлгож дүгнэлт гаргах хэмжээний одоо тийм санхүүгийн мэдлэгтэй хүн байх хэрэгтэй л юм билээ л та. Одоо ялангуяа яг хилцээр явагдаж байгаа үед. За тэгэхээр яаж яваад нөгөө Wall Street-тэй JP Morgan тэр том банкнд ажиллаж байсан одоо зөвхөн маань тий одоо оюут толгойтой ч холбогдчихваа. Оюут толгой дээр яаж яваад оюут толгойгоор дамжаад их орондоо ирсэн бэ? Тэр түүхээсээ ярьж өгч. Тэгэхээр би нөгөө түрүү ярьсан шүү дээ. Ер нь бол цаашдаа миний одоо холын төлөвлөгөө маань угаасаа л их орондоо буцаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан л да. Манай гэр бүл бүгд мэддэг тий. Хамаатан цадгууд маань бас энд байна. Тэгээд ер нь бол Монголд хурж ирэх боломж бололцоо ямар байна гэж ер нь бол байнга бодож идэг. Монголд амралтаараа ирэхдээ бас хүмүүстэй уулзаад ярилцдаг лээсэн л та. Тэгээд тухайн үед болохоор 2020 онд яг нэг ковид болцсон тий. Тэгэл бас Нью-Йоркт гаван цар наглтай хоригдол тий. Тэр л нэг тийм сайхан дурдсанж байгаагүй л тий. Тэгэл тухайн үед чинь хүн чинь бүр хэцүү тиймэрхүү үед чинь улам л одоо гэрлүүгээ тэмүүлж тий аав ээжигээ сандаг юм билээ л тий. Тэгэл тухайн үед бас айгүйх Монголдо буцаж ирэх юмсан гэж бодсон. Тэгээд яг бежэд л яг эцэг тарсан юм шиг нэг өдөр Facebook дээр
тэ хүмүүсийн бичсэн юмыг хараад bijсэн чинь оюу толгой компани тууцын гишүүний нээлттэй сонгон шалгалт явж гин гэсэн тийм зар гараад ирсэн байхгүй юу. Тэгээд би тухайн үед яг өмнө нь өөрөө бас Монгол явна гэж бодож исэн бол яагаад чинь тэр ингэж нэг холбож ойлгоогүй тухайн үед би өөний ямар гоё боломж вэ те. Би өөрөөс ингэж оюу толгойтой компанитай холбоотой юм нээлттэй сонгон шалгалт гарч байгааг үзээгүй юм байна гэд танил хүмүүслөө явуулсан байхгүй юу би. Хөөш энэ айгуу гоё боломж та нар энэ материалаа явуулаач гэж явуулаад bijсэн чинь манай нэг танил өмнө хамт ажилт байсан нэг танил маань чи төгөлөөр энэ материалаа явуулахгүй юу гэсэн аахгүй юу. Тэгээд холбож бодоогүй юм байна шүү дээ. Тийм ягаад чи нэг тэгж би яг нэг шалтгаан нь юу ах тухайн үед би нөгөө хийжсэн ажилдаа би айгүй сэтгэл хангалуун байсан байхгүй юу. Тэгээд ягаад чи нэг холбож ойлгоогүй. Тэгэхээр тэгж надад хэлэхээр нүггүй нэр эн чинь одоо оюу толгой чинь яг тухайн үед нөгөө зарлал нэгтгэрсэн тий санхүүжилт дээр Туркой сэлрээ тэнд компани 2 маань бас маргаантай арбитр дээр очсон гэх мэтчлээ яг л тий айгүй халуун сэдв болсон. Тэгээд дээрэс нь одоо яг миний санхүүгийн чиглэлээр банкирын чиглэлээр ажиллаж байсан хүний одоо яг хийх ёстой ажил юм шиг санагдаад байсан байхгүй юу те би одоо тэрэнд оруулаад айгүйх нэмрээ оруулж чадах юм шиг санагдаад тэгээд бас нэг 2 өдөр бодоод бас аав ээжтэйгээ ярилцаад те би энэ материалаа явуулаад та хоёр дэмжихүү те юу гэж бодож байна гэж бас ярилцаад тэгээ материалаа явуулж исэн 9 сард 2021 9 сард байна уу да 9 сарын сүүлээр материалаа явуулаад тэгээд bijсэн чи яг нэг хэсэг хугацаанд сургахгүй би ч бас тэгэл айгу завгүй байсан нэг 3-4 хэлцээр дээр бас зэрэг ажиллаад нэлээд завгүй байсан тэгээ бас нэг хэсэг хугацаанд мартсан bijсэн чинь сонгон шалралтын юунаас ярьж байна ингээд ярилцлага хийх болчлоо. Дараагийн шатанд орчлоо. Тийм дараагийн шатанд орчлоо тий. Тэгээд ингээд ярилцлага хийн. Ерөнхий сайд юу одоо өнөөдрийн ерөнхий сайд гэж байгаа тий. Тухайн үед засгийн газрын хэрэглэх газрын даргасан оюутан сайдтай ингээд ярилцлага хийх болчлоо. Гэт тэгсэн одоо маргааш шүн тий. Монголын өдрийн цагаар ямар болохоор шүн болчихсон. Тэгээд би заа гэд бас ярилцлага нэлээд бэлдээд тий. Бас юу хэлж мэлхээ бас бодцоод тэгээ шүн босоод ярилцсанд орж исэн. Шөнийн 3 цагт ч удаа тий. Тэгээ Монголын цагтаа таарууллаа. Тийм Монголын цагтаа таарууллаа. Тэгээ шөнийн 3 цагт ярилцлага хийчээд тэгээд унтаад буцаад маргааш нь бас нэг айгу завгүйсэн гэсэн штэ. Тэгээд ажил мэтлээ хийгээл тэгэж байжгаад маргааш нь унтаад тэгээд одоо нөгөөдөр нь босч байгаа байхгүй тий. Нөгөөдөр нь босоод ирсэн чинь нөгөө би өөр нь мдэггүйсэн чинь нөгөө ярилцлага хийсний дараа засгийн газар дээр нөгөө томилгоо хилцэгдсэн л мэлээ л тий. Тэгээд засгийн газар руу ороод тий хурал дээр хилцэгдээд тэгээд нөгөө томилгооны шийдвэр нь гарцсан. Тэгээд тэгсэн чинь тэрний нөгөө нэг Монголын юунууд сэтгүүлчд аваад хэвлэлцэн. Тэгээд тэр нөгөө нэг Америкт болохоор шүн явагдчихж байгаа байхгүй бүх төр процесс те. Би тэгээд тэрний мдэггүй сайхан ундаад bijсэн чи өглөө босоод ирсэн чи миний утсан дээр амар мессеж ирсэн амар дуудлага ирсэн манай хамаатан садна бүдэр хүүвийн эн чинь юу болчих вэ гэж зарим хүмүүс баяр үргээгээл те. Тэгээд тэгж би өөрөө нь мэдсэн. Бүх хүмүүс юу. Тэгээд тэгэж өөрөө тэгж тамилгдснаа мэдээд тэгээд тэгвэл сонингоос мэдсэн биз дээ. Тийм яг зөв тийм. Гэтэ энэ бас өөрөө юу л та. Өөрөө бас ингээд одоо оюу толгойн түүхэн ч юм уу сүүлийн ингээд 10 жилд бас тий одоо анх удаага нээлттэй сонгон шалгуулалтаар яг мэрэгжлийн хүнийг томилсон томилгоо болж таарсан л та. Тэгэхээр зөвхөн ингээд би олж жишээлбэл зөв хөндлөнгийн зүгээс харахтаж гэсэн энэ бол бас нэг түүхэн сонгон шалгуулалт гэж одоо дүгнж байгаа. Тэгэхээр яг оюу толгой бол Монголын ирээдүйг тодорхойлсон бас томоохон төслийн нэг яг уулгын салбарын зүгээс харсан ч гэсэн. Тэгэхээр яг ийм иргэжигтэй мөчөд одоо гадаад авто виотинтэй ч юм уу одоо нөгөө хуцаа эзэмшигчтэй ингээ хилцээрийн ширээнд суугаж байгаа юм иргэжигтэй үед бол яалтчгүй мэрэгжлийн хүмүүсийн одоо томилгоо яг Монголын хуцаа эзэмшигчтэй Монголын засгийн газрыг төлөөсөн тэр хүмүүс нь яг мэрэгжлийн хүмүүс томилогдох ёстой. Тэгжээж бас энэ хилцээр үр дүнтэй болно. Тэгэхээр яг энэ үед бас нээлттэй сонгон шалгуулалт түүхэндээ хангуудаагаа яваад за тэгээд тэрүүн дээр ингээд гадаад ингээд мэрэгчлэрээ тий одоо Wall Street дээр ажиллаж байгаа ийм мундаг монгол залуучуудыг бас оруулж ирээд одоо явж байгаа нь надад бол аюу тийм баг шар ус босгоор тийм одоо шийдвэр тухайн үед бол гарч ирсэн. Тэгэхээр яг энэ шийдвэрийг бас гаргасан тухайн үеийн одоо Монголын төрийн өндөрлөгүүдэд бол одоо бас түүхэнд бас үлдэх байх гэж би хувьдаа бол боддог байна. Тийм. Энэ аягүй сонирхолтой. Яг оюу толгой компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Монгол улсын засгийн газар эзэмшдэг 34% төлөөлөл болоод нийтдээ 15 хүн томилогдчихсэн юм лээ. Оюу толгой компани тууз дээр. Тэгээд тухайн 15 хүн томилогдчихснаас одоо энэ удаад хамгийн анхдаа ган учир бит хоёр болохоор одоо яг
нээлттэй сонгон шалгаруулалт яваад тий. Тэгээд яг хүмүүсийн одоо мэрэгжил хийсэн ажил тий туршлага дээр нь үнэлж хүмүүсээ сонгосон анхны л жишээ юм байлээ л дээ. Тэгээд тэрнээс өмнө болохоор дандаа яг улс төрийн томилгоо хийгдэж явчихдаг байсан юм байлээ. Тийм болохоор яг одоо байгаа эзэгтэй үедтэй бид нараас оюу толгойн компани гэрээг сайжруулах улсын хурлын 92 дугаар тогтоол гэж бас яригдчихэж байгаа тий. Яг ийм эзэгтэй үед мэрэгжлийн хүмүүсээ оруулаад тэгээд дээрэс нь ингээд гадаадын төлөөлөлтөө өөдөөдөөс хараад өөрсдийнхээ хэлээр нь яриад мэрэгжлийн төвшөнд тий. Тэгээд одоо асуудлуудаа ингээд салгаж ялгаж хэлэлцээд тий. Тийм чадвартай хүмүүсийг одоо томилсон айгуу аавштай. Тэгэхээр энэхүү подкастыг бас олон залуучууд тий 21 аймагаас үзэж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр тэр залуучуудад бас ингээд хандаад хоёлаа гоё зөвлөгөө өгье л та тий. За тэгээд. За нэгдүгürt за одоо хэл яаж сурах вэ гэсэн зөвлөгөө бас хүмүүсээ орхиж магадгүй тий. Миний хувьд бол англи хэлийг сурахад нэг тэгэл ингээл заавал ингээл өөрийгөө заавал хүчилж үгмүү цээжлээл те нэг тэгж зүдрэгч сураагүй би англи хэлийг сурахдаа айгүй их зурагт үзэж хөгжим сонсож тэгээд зурсан. Би тэгээ жоохон бахтаа би яг тухайн үед ч нөгөө дөнгөж кабелийн телевиз гэдэг юм ингээл Монголд нэгдсэн те. Тэгээ Cartoon Network гэдэг сувгийг би ингээл бүр гэрэнdaa булаацлж байгаа айгүй хүздэгээс аахгүй юу. Тийм би тэгэл баг өдөржингөө хүүхэлдээ үздэг л нэг тийм хүүхэд байсан. Тэгээд нөгөө зарим хүүхдүүд ч ингээд доороо бичиг явна те. Тэгээд тийм хадмал бичгтэй юм үзэхэр нөгөө нэг сонсоод тэгээд дээрэс нь уншдаг болохоор ингээд 2000 зэрэг ажиллаа айгуу сайн сурд юм хэлээ л дээ. Тэгээд яванда Cartoon Network үздэг байсан хүүхд чинь яванда нөгөө MTV телевиз үздэг болоо тий. Одоо тинейжер боллоо шүү дээ. Тэгээд айгуу хөгжим сонсдог байсан бас. Тэгэл дуу сонсоод таалагдсан дууныхаа үгийг нь интернетээс олж аваал тий. Тэгэл тэрийг ингээл нөгөө зовхгүй айгуу хурдан цэжлж байгаа байхгүй тий. Өрөнд дуртаад байгаа. Тэгээд ер нь бол яванда том болсныхан дараа одоо нөгөө олон ангит кино минь тий. Тэгэл нөгөө оюутан бахтаа чинь тэгэл нөгөө Sex and the City ч юм уу Friends ч юм уу те тэр одоо олон ангит кинонуудыг үзэл доороо дандаа хадмал бичгтэй те тэгж айгүй их англи хэлээ ер нь сайжруулсан ингээд шаттай те дараалалтай тэгж англи хэлээ сайжруулсан гэж боддог. За чиний хувьд хэлээ яаж сайжруулсан бэ? Миний бодлоор би чинь 9 дугаар ангид Улаанбаатар дах ирчихсэн байхгүй. Тэгэхэд чинь хөтөө чинь тухайн үед бол англи хэл бараг заадаг байсан шүү дээ. Тэгэл Монгол төгс сургуульд 9 дугаар ангидаа ирэнгуут ингээл англи хэлийг амар одоо хурдтай сурхаас үг харахгүй болж байсан. Тэр үед одоо яг манай ангийнхан чинь дандаа хотын хүүхдүүд те бүгдээрээ одоо жишээлбэл ингээд англи хэлийг өөрийн хэмжээнд сурцсан гэдэг англи хэл дээр кино үзээд ойлгодог те. Тэр үед нэг Matrix гэдэг кино үзсэн. Matrix үзэл ингээл ойлгож байгаа бол би юу ойлгодгийг те. Үйл явдлаа ч ойлгоогүй ч чинь одоо ингээд одоо бүгдээрээ ойлгодог тийм хэмжээнд байсан. Тэгэхээр маш богино хугацаанд гэхдээ би яг ангийнхаа хүүхдүүдээс бол маш их сурсан. Тэгээд манай ангийн хүүхдүүд яг цам шиг одоо бас яг MTV үзэл те ингээл янз бүрийн гадаад сувгуудыг үзэл. Гэхдээ ер нь аюу тийм хоббитойгоо ч юм уу өөрийнхөө яг чин сэтгэлээс ойлгомоор байгаа үзмээр байгаа те тэр зүйлээ яг тухайн хэл дээр нь үзэхээр аюу хурдан одоо сурт юм байл л да те. Тэр одоогийн залуучууд ч одоо Netflix шүү дээ те. Netflix-ээр янз бүрийн кино үзээд тэгээд англи нөгөө сабтайтл гэж ярьдаг тэр хадмал орчуулгыг хамтдаа үзээд тэгээд яг нөгөө хоббитон болохоор те яг ингээд ойлгож те яг ойлгохгүй зүгээр аргагүй болоод те зарим үг славрда ч юм уу те тэгж сурахаар яг хэлийг бол айгу хурдан тэгээд ер нь бол айгу тийм бас тууштай байх хэрэгтэй тийм тэгээд чиний хэлсэн дээр мөрөлжлүүлээд ярих хүн өөрөө дуртай сонирхсан юм аа айгу сайн хэлдэг юм билээ л дээ тэгээд хичнээн дургүй юм ингээл зүтгүүлээд явдаггүй миний хувьд болохоор би ингээд жоохон бахад одоо манай аав ээж хоёр ч юм уу те намайг нэг хичээлийг хийгээл загнаал өглөөл бийдэггүйсэн аахгүй юу тэгэл орхичдаг те чи сайн сургуульд оруулсан гэл найдаал орхичдаг байсан юм шиг лээ тэгээд яг нөгөө сонсож байгаа үзэж байгаа залуу аав ээж нар бас байж магадгүй те хүүхдүүдээ багаас нь ер нь юунд дуртай байна тэрийг айгу тодруулаад тэгээд нэг шахаж ингэж дургууг нь хөрвөлгүйгээр ингээд боломж бололцоог нь олгоод яваад ийл айгу зүгээр гэдэг юм лээ. Би тэгэл одоо нөгөө физик математикийн сургуульд орсон. Манай математикийн багш нар айгу сайн тий. Тэгэл тооны хичээлдээ би өөрөө айгу сонирхолтой байсан. Тэгэл би нэг хүмүүсээр хэлүүлэхгүй ингээд тооныхын даалгаврыг өөрөө хийгээл бүр ингээд урдчилж тий. Хичээл ороогүй ахт ч ингээд номоо эргүүлж дараа маргаашуудаа юу орох юм бол ч юм уу тий. Тэгж хийдэг байсан. Тэгэл яг одоо англи хэл сонирхолтой байсан. Тоон сонирхолтой байсан гэл тэгэл тэр хоёр дээр ингээд суурлуулаад ингээд цаашдаа санхүүгийн чиглэлээр гадаад сураал те. Тэгэл явчт юм байлээ л те. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь өөрийн өсний сонирхол өөр байгаа те. Тэрийг айгүй өртнээс олж мэдвэл бас зүгээр юм байлээ гэж хэлчихсэн. За тэгээд дараагийнх нь болохоор асуух гэдэг зүйл нь за чи Америкт те. Америкт бас Америкийн гэлтгүү бас дэлхийн топ сургуульд ингээд бас тэнцэж ороод одоо MBA-гээ хийсэн те. Тэгэхээр тэр ингээд
чиний одоо жишээлбэл ингээ мөрөөдөл байсан уу? Эсвэл яг тэр хүрэх зам те бас хэрхэн дардан байсан уу? Юу яг нөгөө түрүүн хэлсэн яг өмнө нь тэгж явж исэн хүн Монголоос нэг байгааг байхгүй. Айгу цөөхөн байсан. Тийм болохоор ингээд дуулаа зөвлөгөө аваад те ингээд би авал зүгээр энэ төр гэж зөвлөгөө авчих хүн байхгүйсэн болохоор би яг ямар замаар явах ёстойгоо сайн мэдэхгүйсэн л та. Тэгэл би одоо дэлхийн хамгийн шилдэг сургууль тэнцэх ч юм уу тэнцэхгүй ч юм уу мэдэхгүй шүү дээ те. Тэгээд яг тэр нь бол айгу тийм хэцүү байсан. Гэтэ тэгэл яг би үзээд алдъя л гэж бодсон л тоо. Тэгэл өөрийгөө дайчлал хамгийн шилдэг сургуулиуд материал явуулаад үзье. Тэнцэхгүй бол тэрлээдс. Тэ? Ер нь юмыг үзэл алдах хэрэгтэй мэлээ тэ. Бүтгэл тэрлээдс тэ. Дараа тэрнээс одоо надаас салаад унчих юм байхгүй тэ. Би үзээд алдсан. Тийм тэгжэл явсан л та. Тэгээд ер нь бол бас миний хувьд үлгэр дуурайл авах хүмүүс гээл би нөгөө айлын баг манай хоёр нэгч бас айгүй тийм шаргуу хөдөлмөрч хичээлтэй сайн тийм хүмүүс байсан л та. Тэгээ манай томгийн том нэгч бол айгүй амбицтай. Тэгээ манай дундлын нэгч болохоор 8 дугаар ингээ төгсөж илээ. Манай том нэгчтэй хамт нийлээд 9 10 дугаар ингээ алгасаад төгсөж исэн. 8 дугаар ангита 10 дугаар ингээ төгссөн байхгүй. Тэгээ тэр хоёр манай хоёр ихч 1 жил чацуу их сургуульд ороод тэгээд Японд руу явах засгийн газар нөгөө тэтгэлэгтэй хөтөлбөрөд хамт зэрэг шалгалт өгөөд хамт яваад гэсэн аахгүй юу. Тэгээд нөгөө намайг жоохон бахад манай хоёр ихч тэгээд яваад өгцөн гадаад руу. Тэгээд тэр бас надад айгүй их үлгэр дурайл болж үлдсэн л дээ. Тэгээд одоо байгаа залуу хүүхдүүд те цаашдаа яах вэ гэсэн залуу хүүхдүүд бас одоо бидний яриаг сонсоод бас тэндээс үлгэр дурайл аваад ингэж болд юм биш үү те. Тийм одоо тэмүүлэл авч байгаа хэл гэж би бодож байна л та. Миний хувьд бол яг тийм байсан. Тэгээд хоёр ихчээс айгүй их тийм юу авчихсан. Угаасаа хүүхдүүдтэй айлсан юм шиг. За өөр бас залуучуудаа бас нэмж хэлэх зөвлөгөө юу ах вэ? За чиний зөвлөгөө хэлж. Юу гэж хэлэх вэ? Тэр баясаа миний хувьд болохоор яг ингээд өөрийнхөө чадлаар те. За одоо бүр ингээд үнэтэй сургуульд ч гэсэн тэрийг гадаадаас мөнгөнд зээлэх шаардлагатай бол тэр зээлээд те. Тэгээд өөрийнхөө яг хүссэн тэр Нью-Йоркд те одоо JP Morgan тэр том дэлхийн том банкнд ажиллаад ингээд явсан аюу надад аюу тийм гоё түүх байхгүй. Тэгэхээр бас бусад те одоо өөрийн хүсэл эрмэлзэлтэй гадаадд сурах те. Тэгээд тийм залуучуудад хандаад бас хэлвэл. За одоо би одоо Улаанбаатар хотод төрж өссөн те улсын сургууль төгссөн 11 дэх сургууль төгссөн тэгээд ингээд гадагшаа сургууль зураад багийнхаа хамгаалаад те гадны том байгууллагад ажиллаад туршлага хөргөмжлүүлээд тэгээд бусаж хурж ирээд Монгол улсынхаа засгийн газрыг төлөөлөөд ингээд оюу толгой компани туузын гишүүн болоод ажиллаж байгаа бол одоо бусад хүүхдүүдэд те та нарт ч гэсэн бас ийм боломж байгаа шүү гэдгийг бас дахин ингээд сануулъя гэж би бас бодож байна л та те би чадж байгаа тохиолдолд бусад хүмүүс ч гэсэн чадах болов уу гэж би бодож байна. Тэгээд ер нь цаашдаа Монгол улсын залуучуудын чадварыг дээшлүүлэх те бас хэд хэдэн хөтөлбөрүүд бас явагдаж байгаа юм билээ. Тэр нь бас хамрагдаарай гэж хүсье. Тэгээд бас өөрсдөө ингээд би түрүү хэлсэн шүү дээ оюу толгой компани ингээд туузан гишүүнийг шалгаруулж хахад би тэр нь өөр бас материал өгөх үү яах вэ гэж бас шийдэггүй байхад ингээл одоо хүн намайг зоригжуулж өгсөн тий. Тэгээд бас өөрөөсөө бас би нэгээ зоригжуулаад би чадсан шүү, чи чадсан шүү гэд би тэгээ дэмжээд тий. Би биндээ шаардлага тавиад ч юм уу тий. Тэгээд явбал хамтдаа бүгдөө хүчтэй шүүл гэж хэлээ. За бас маш сайхан зөвлөгөө байлаа. За энэ хүрээд бид хоёрын маань подкастын ярилцлага одоо өндөрлөх бас цаг болсон байна. За бидний урилгыг хүлээн авч хамгийн анхны зочин болсонд маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаар болтлоо. Түр баяртай залуусаа.